тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17-гийн 3-ын 5 дахь заалт, 28 дугаар зүйлийн 28-ийн 1-ийн 3 дахь заалт, Монгол Улсын их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 26-гийн 3 дахь хэсэг болон Улсын их хурал дахь Монгол Ардын намын бүлэг, ардчилсан намын бүлгээс ирүүлсэн саналыг тус үндэслэн, ёс зүйн дэд хороо, нутгийн удирдлагын дэд хороо, сонгогчдын нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хорооны бүрэлдэхүүний тухай асуудлыг төрийн байгуулалтын байнгын хороо 2020 оны 7 сарын 6-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцээд дараах санал дүгнэлтийг Улсын их хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж байна. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх ёс зүйн дэд хороог Улсын их хурлын гишүүн Баднаан Ямбуугийн Батэрдэн, Булааны Бээсэн, Лавгийн Мөнхбаатар, Жамин хорлоогийн Сүхбаатар, Ган зоригийн Тэмүүлэн нарын бүрэлдэхүүнтэй, нутгийн удирдлагын дэд хороог Улсын их хурлын гишүүн Яндан Бэрэнлэн Баатар Билэг, Жамбийн Батцуур, Гочоогийн Гамболд, Хишгээгийн Нямбаатар, Жамин хорлоогийн Сүхбаатар нарын бүрэлдэхүүнтэй, сонгогчийн нэрсийн жагсаалт бүртгэлийн хяналтын дэд хороог Улсын их хурлын гишүүн Жамблын Гамбаатар, Жамингийн Мөнхбат, Цэндийн Мөнх оргил бүх чулууны бүрв дорж Лувсан царингийн инх хамгаалан нарын бүрэлдэхүүнтэй тус байгуулах нь зүйтэй гэж үзлээ. Улсын их хурлын эрхэм гишүүдээ ёс зүйн дэд хороо, нутгийн удирдлагын дэд хороо, сонгогчийн нэрсийн жагсаалт бүртгэлийн хяналтын дэд хорооны бүрэлдэхүүний талаар төрийн байгуулалтын байнгын хорооноос гаргасан санал дүгнэлтийг хэлэлцэн шийдвэрлэж, Монгол Улсын их хурлын дэд хорооны бүрэлдэхүүний тухай Улсын их хурлын тогтоолын төслийг баталчихыг та бүхнээс хүсье. За, байнгын хорооны